Сайн мэцгэн сонсогчдоо та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Намайг Око гэдэг. Тэгээ та өнөөдөр Око Audio Experience-ийг сонсох гэж байна. Тэгэхээр 7 хоног болгон би яг энэ подкастаараа дамжуулж өөрийнхөө Facebook дээр явуулдаг Live-д Око нэвтрүүлгийнхаа аудио хэлбэрийг танд хүргэх болно. Энэ нэвтрүүлгийн хөвчлэн миний өдөр тутам хийдэг ажил болох гарааны бизнесүүд, олон улсын болон Монголын шилдэг үүсгэн байгуулагчид гарааны бизнесүүдээс сурсан зүйлээ ярихаас гадна мэдээж яг тэр гарааны бизнесийг үүсгэн байгуулж явж байгаа хүний entrepreneur хүний хувьд бид нэр хэрхэн өөрсдийгөө хамгийн оптимал төвшөнд нь авч явах вэ? Өөрийгөө хэрхэн хакердах вэ? Бүтээмжээ яаж өсгөх үү гэх мэт сэдвүүдээр ярих болно. Та бүхэн хэрвээ аудиог сонсож явах үед бас би асуулт гэж олон хийх болно. Харамсалтай нь тэр нь зөвхөн Facebook Live-ыг үзэж байгаа хүмүүст зориулж хэлж байгаа. Гэхдээ сонирхолтой асуултууд гарч ирдэг, хариулт нь ч гэсэн танд хэрэгтэй болов уу гэж бодож байна. Танд нэг ч гэсэн хэрэгтэй юмыг өнөөдөр сонсох нь байх гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол подкастын доод хэсэгт нь комент хэсгээ үлдээгээрэй, бас ревю үлдээхээ битгий мартаарай. 1-2 сонсож байна. 1-2. Ай. За, сайн байна уу? Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн хийх сэдв маань чи би бичсэн байна. Харж байгаа амжилтанд хүрмээр илчиртлээ унт гэсэн шүү дээ. Би одоо ч гэсэн унтмаар байна. Тэгээ болдог бол одоо байн унтаад баймаар байна. Тэгээ энэ талаар ярих гэж бодож байгаа. За өнөөдрийн сэдв амжилтанд хүрмээр байвал илчиртлээ унт гэсэн байна. Тэгээд мэдээж хүний бас анхаарлыг татах гэж ийм нэр гарчиг өгсөн ба. Гэхдээ ерөнхий санааг нь бол ойлгож байгаа. Өнөөдөр би өмнөх лайв дээр болохоор багийн одоо багт бүтэмжтэй хүн байхын тулд юун дээр анхаарах хэрэгтэй бэ гэж яриад багийнханд чиглэсэн хандлага, сэтгхүүр болон хийж чадах хэрэгтэй зүйлүүдэд баярсан бол өнөөдөр энэ сэдвээр ярьж байгаа зүйл нь хэрвээ та өөрийгөө арчилж чадахгүй, өөрөөдөө одоо бүтэмжтэй хүн, effective хүн байж чадахгүй ямар ч багтаа нөлөөгүй гэсэн талаас нь орж байгаа. Тэгээ өөртөө нэг хийж болох олон зүйл байгаа. Манай багийнхны, гамагийнхны ярьдаг маш олон зүйл байгаа. Тэрний нэгэн тэгвэл юу байх ёстой вэ гэхээр ерөөсөө л бие эрүүл мэндэ өндөр түвшинд авч явах чадвар. Тэгээд тэрэн дотор хамгийн энгийн мөртлөө олон хүний анхаардаггүй магадгүй бидний нэг тоодгүй нэг зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө унталт, нойр гэдэг зүйлийг аягүй тоодгүй юм шигсэн. Гэтэл өнөөдөр энийг хүн болгоны өөрсдийн контролтоор байгаа. Айгуугаа эргээр ашиглаж болох. Бараг бүр явж бараг бүтэмж айгуу том нууц болж чадсан. Ийм нэг зэмсэг гэж хэлж байна. Байгальд байдаг бидний өөрсдийгөө арчлах, өөрсдийгөө цэнэглэх, өөрсдийгөө эмчлэх нэг юм айгуу гоё хэрэгсэл бол нойр гэж зүйлээ. Тэгээд энэ нойрын тухай өнөөдөр ярьж байгаа шүү. Тэгээд энэ нойр гэдэг юм хүний биед ямар чухал юм. За нойрыг авахгүй байвал ямар хор уршигтай энэ гэдэг талаас нь физиологийн талаас нь нийтлэл бичсэн байгаа. Тэгээд тэр нийтлэлийнхаа тухай ярьж байгаа. Тэгэхээр би аль болох 7 хоног болгон лайвынхаа өмнө нийтлэл бэлтэнэ. Тэгээд тэр нийтлэлийнхаа өглөөнд үдээс хойш нь тэрнийхээ тухай яриа өрнүүлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн яриа яг тийм тэрийгээр болж байгаа шүү. Тэгээ хэрвээ та нийтлэлийн уншмаар байгаа бол би энэ чи одоо нийтлэлийн хаягийг тавья. Тэгээд энэ дээр нь жоохон би одоо эдгээр тайлбарлаж ярих ч гэсэн илүү өшөө дэлгэнгүй уншиж хэлцээ гэх юм бол коммент хэсэгт нь нийтлэхээ хаягийг тавьж байна. Ерөнхийдөө болох миний medium хаяг байгаа. Medium дээр дандаа ингэ бичээд явж байгаа гэсэн. За тэгэхээр өнөөдрийн сэдв таалагдаж байна уу? Таалагдахгүй байна уу? Болж байна уу? Болохгүй байна уу? Айгу энгийн юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ тийм болохоор надад айгу таалагдаж байгаа. Яа тэгэхээр дөрвчээлгээр бидний юмсаа тоодгүй нэг зүйл гэсэн мөртлөө ямар ач холбогдолтой вэ гэдэг талаас нь айгу ярина. Тэгээд тэр үнцгээс нь ярьж байгаа. Тэгээд тэр утгаараа айгу гоё. Надад бол маш чухал хүн болгоны бидний өнөөдөр маш энгийн мөртлөө жоохон юм хийчин тэгээ хийснийхээ хариуд амьдралаа маш том хэмжээгээр өсгөж бүтэмж айгу өндөр болгож өөрийгөө ч гэсэн нийгэмд хэрэгтэй хүн болгож чадах нийгэмд ажилтаа амьдралд авгаа хөвгтдээ
бүгдэнд нь айгүй өгөөчтэй хүн болох айгүй энгийн арга гэдэг утгаар энэ талаар ярьж байгаа. Таалагдж байгаа бол ингээд дараад өгөөрэй, таалагдж яаг гэж бичээд өгөөрэй. Лайв таалагдж байгаа шеэрлээд өгөөрэй. Бус найзууд янз бүрийн үзэх ёстой хүмүүс гэж бодож байгаа бол тэднэрт үзүүлээрэй. Яхахгүй илүү гарааны бизнес, стартап, entrepreneurship, инновац сонирхдаг хүмүүстэн илүү тохирсон контент ч гэхээр тийм хүмүүс рүү шеэрлээрэй гэж хэлмээр. За тэгээд таалагдж байгаа бол яас таалагдахгүй үгүй. Тэгээд энэ талаар аль хэзээ сэдвүүд яриад асуугаад хэлж болно шүү. За мэдээлэл болохоор айгүй гоё хэсэг байгаа. Яагаад гэвэл мэдээж гамагаас гадна өнөөдрийн сэдвээс гадна бидний хийдэг одоо бид нар гэхээр миний хийдэг ажлууд надтай хамтарч ажилладаг мундаг хүмүүсийн ажлууд гэж байна. Мундаг зүйлүүд байдаг. Гой зүйлүүд байдаг. Тэгээд тэднэр дотроос хуваалцах гэсэн мэдээлэл бол зөндөө байна. Тэгээд би мэдээллүүдээ хэрвээ та ерөнхийдөө миний ярьдаг мэдээллүүдээ хуваалцаж авч яа. Цаг үед нь дагж яа энэ гэж бол миний Twitter-ыг дагвал хамгийн зөв арга нь ба. Тэгээд би Twitter дээрээ ихэвчлэн твитлээ явуулчихж байгаа. За тэгээд би энэ Twitter дээр нэг мэдээг та хэдэд энэ 7 хоногт гарсан хамгийн том мэдээ. Тэгээд ихэнх нь баг үтсэн баг, харсан баг, танилцсан баг гэж байна. Гэхдээ хэрвээ танилцаагүй бол хамгийн гоё мэдээ. Тэгээд өнөөдөр бас 2-3 гараад ирлээ. Тэр мэдээнүүдээс ийм нэг хэдэн мэдээ байгаа. Тэрнээс эхнийхээс нь танилцуулъя гэж байна. За эхнийх нь энэ нэг том мэдээ байна. Unglobal гэдэг Монголын маань одоо Lendemany маань одоо эцэг компани гэж болно. Групп компани нь Unglobal гэдэг байдаг. Та мэдж байгаа Сингапур бүртгэлтэй би болоо ярьж байсан. Бид нэр дөнгөж сая Rakuten болон Techstars гэдэг миний нэг ажилтдаг Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт аваад за тэгээд хурцгаар баг хамт тэнцэж орсон Монголын анхны гарааны бизнес болсон байгаа. За тэгээ энэ одоо ерөөсөө юу гэсэн үг юм бэ гэдэг дээр би бас нийтлэгчээ тавьсан байгаа. Тэгэхээр medium руу ороод өшөө дэлгэрэн рүү үзээрэй. Гэтэ миний хувьд болохоор хувь хүний маань хувьд болохоор Techstars гэдэг компани ажилтдаг хүний хувьд олон жил стартапуудад туслах гэж ажилтдаг хүний хувьд олон улсын стартап айгүй өндөр амбицтай хүний хувьд entrepreneur хүний хувьд миний нэг мөрөөдөл ерөнхийдөө биелсэн гэж хэлж болно. Тэгээ дэлхийн 9 компани шалгарч орсноос өнөөдөр тэрэн дотор хэдэн зуун компаниас 9 компани сонгогдож орсон байна. Японы Rakuten Group гэдэг Techstars гэдэг хоёрт ингэ шалгаж орсон. Нэг нь өнөөдөр Монгол компани болсон. Амар том асуудал байна. Тэгэхээр өмнөх лайв дээр би энэ талаар бүрэн ярьсан байгаа. Тэгэхээр энэ 7 оны бас хэлэхтэй мэдээ. За яг энэний араас тэгсэн чинь тэгвэл өнөөдөр бас нэг гарсан мундаг мэдээлэл гэвэл миний бас нэг зөвлөдөг Монголын маань мундаг стартапуудын нэг Эрхэс гэдэг стартап маань олон улсад хэд хэдэн гоё одоо боломжуудыг өөрсдөө нэгээд шалгаруулалтанд бас тэнцээд Silicon Valley руу явах тухай мэдээлэл өнөөдөр Icon дээр таад бас гарсан байгаа. Founder School руу тэнцсэн байгаа. За хоёрт нь болохоор University тэнцсэн байгаа. Хоёрт нь болохоор яг Unglobal-ийн явсан Black Box бас тэнцээд Silicon Valley 8 сарын 13-наас 24-нд явахаар болж байгаа. Тэгээ ихсийг мэдж байгаа New Media Group гэдэг одоо манай Media Group-ийн авлагчийн ийм мундаг багийнхан байгаа. Тэгээ энэ маань өнөөдөр CRM, Corporate Enterprise зориулсан CRM хийж байгаа энэ сонирхолтой гоё төсөл дээр ажиллаж байгаа зав. Тэгэхээр дараагийн нэг мэдээ стартапуудтай холбоотой гоё мэдээг энэ хоёр дахь мэдээг би бас хуваалцсан байгаа. За тэгээд өөр гоё мэдээх юм бол бас засгийн газрын мэдээн дээр өнөөдөр бас нэг Монголын стартапын маань гоё мэдээлэл гарсан байгаа. Тэр нь iHotel-ийн тухай бас эрхсэнч тухай бас гарсан байгаа. Unglobal-ийн тухай гарсан байгаа. Гэхдээ 3 дахь компани өнөөдөр iHotel-ийн тухай гоё мэдээллүүд гараад танилцсан байна. За олон улстай бас өнөөдөр гарсан гоё мэдээ гэх юм бол надад аюул чухал мэдээ. Гэхдээ та хэд зүгээр сонсуулчихаа тийм ээ. Өнөөдөр энэ юу илүү бас өргөн утгаараа та хэдэд сонирхолтой байж магадгүй тэр мэдээ нь юу вэ гэхээр өнөөдөр Сингапурын илүү их танигдсан Golden Gates гэдэг хөрөнгө оруулалтын venture сан байдаг. Тэгвэл өнөөдөр venture сан Golden Gates маань 3 дахь фонд буюу 100 сая долларын фонд өнөөдөр хаач чадсан. Хаана гэдэг маань өнөөдөр нэгсэндээ эдгээр 3 дахь фонд буюу TechCrunch дээр энэ мэдээлэл дөнгөж төгөн гарсан байгаа. Тэгээд энэ Golden Gates гэдэг сан өнөөдөр 100 сая долларын шинэ фондыг бий болгосон гэж бид ойлгож байна. За тэгээд энэ фондтай бол бид нэр дээр урдаас ярьж байгаа энэ фондод Монгол сонирхолтой ер нь бид нарт айгүй хамааралтай гэж Зүүнэд Азийн мундаг одоо
venture сангуудын нэг нь байгаа. За тэгээд энэ тэдний 3 дахь фонд буюу одоо ингээд 100 сая долларын фондыг энэ жилийн төгсгөл гэхэд бүрэн хаагдана. Тэгээд энэтэй холбоотой эднийд одоо энд мөнгө оруулдаг эдний энэ сангийн ард нь Солонгосын Naver байна. Юу хиний SoftBank-ийн chairman сангийн ах Taizo-гийн өөрийн хувийн сангаас мөнгө оруулдаг бас Facebook-ийн нэг үүсгэн авч Eduardo Savern-ийн бас хөрөнгө оруулсан байдаг. Сингапурын хөрөнгө оруулалтын сан Temasek шиг хөрөнгө оруулсан байдаг гэх мэт юм бас мундаг сан байгаа. За тэгээд сангийн маань урд нь principal байсан Justin Hall бас өнөөдрөөс эхлээд партнер болж хурж байгаа юм байна. Тэгээ энэ мэдээг хэрвээ та уншвал би нэг яг одоо Twitter дээр бас тавьж байгаа шүү дэлгэнгүй орж уншаарай. Гэтэ энэ мэдээллийн бас нэг хоёр дахь хэсэгт нь ярьж байгаа зүйл нь зүүнэд Азийн өнөөдөр venture сангууд бүгдээрээ зөвхөн энэ жилдээ багтаад маш том шинэ фондуудыг үүсгэж байна. Тэгээд энэ фондууд нь өнөөдөр дандаа 100-аас дээш сая фонд үүсгэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нөгөө нэг яриад байдаг. Хөрөнгө оруулалт босгоё гэж зүүнэд Аз яагаад өнөөдөр очих ёстой газруудын нэг вэ гэдгийг айгуу том одоо хариулт гарч байна. За энэтэй холбоотой NSI Venture гэдэг 125 сая доллар босгосон. Jungle Venture бол угаасаа бас нэлээд танигдсан илүү танигдсан venture-тэй нэг 150 сая босгосон байна. За тэгээд Temasek-тэй бол Vertex-ийн рекорд дэвтэйсэн тийм 210 сая долларын шинэ санг бас зүүнэд Азад хамгийн том фонд болж байгаа. Гэхдээ бид нар ийм босгосон мэтийн ийм гой мэдээлэлүүд байгаа шүү. За бид яг одоо твитлээд тэгэхээр та хэлбэ энийг уншия гэж байгаа бол Twitter дээр дагаад харж болно. За ийм их мэдээллүүд байна. Тэгээд энийг хэрвээ танилцсан үзье энэ талаар харьяа гэж байгаа төвжүүлж байгаа Twitter дээр ороо яач эсвэл энэ талаар мэдээллүүдийг энэ чинь коммент хэсэг бичээд тавьчихдээ би хариулъя гэж. Мэдээллийн үед өнөөдөр ингээд болъё. Тэгээд нэг хэдэн асуулт аваад тэгээд сэдвүүрээ гүнзгий орё. Энэ сэдвийг түн хэлсэн байгаа. Энэ сэдвийг хэрвээ та дэлгэрэнгүй өнөөдрийн сэдвийг уншия гэж байгаа бол мэдэмдэр орчмол би дэлгэрэнгүй бичсэн байгаа шүү. За тэгэхээр нэг хэдэн асуулт явсараатай. За сайн уу гэсэн хэлтэй сэдв мөн бол холбогдмоор байна. Инх баяр бэмба донатуран мөн үү? Донатуран биш ээ. Мөн бол холбогдмоор байна гэж хэлэхээр донатуран биш ээ. Их сонирхолтой сэдв байна. За баярлалаа. За чимгээ газарчин Belgium. За сайн уу око юуны өмнө yes хариулт авсан хүн баяр хүргэе. За сайхан сэргээд авъя. Намайг цэнгэлдэг танай хамт олонд амжилт хүсье баярлалаа чимгээ. За дараачих нь амар сайхан жигмэд лайв хадгалдаг. Yes гэдэг юм шүү дээ. Гама дээр орох юм бол бүх лайвд хадгалдаг. Зөвхөн миний хөш бас бусдын хадгалцсан явж байгаа. Оргил өөрийгөө хаагдмаар байна око яах вэ гэж. Ерөөсөө миний өдөршөнгөө хийдэг зүйл одоо ерөөсөө энэ оргилоо. Яаж би өөрийгөө хаагдаж байгаад бүтээмжээ дахиад 10 дахин нуглаад цагаа хамгийн зарцуулж байгаа минут болгоно нэг цаг юм шиг өндөр бүтээмжтэй болгоод тэгээд дээрэс нь ядартгүй өөрийн бие маань хурдан цэнэглэгддэг, өөрийгөө эмчилдэг, эрүүл явдаг, саруул боддог энэ талаар ерөөсөө бүх юм дээр ажилдаг хүний нэг ба. Тэгэхээр ойлгож байна. Тэгээ яг энийг хийх гэж энэ Gamma гэдэг стартап ерөөсөө үүсэж байгаа. Хүн ерөөсөө өөрийнхөө оптимал төвшөнд нь орох нь. Тэгээд комплекс асуудал, том асуудал, гэтээ хийж болох асуудал бид нар жижиг алхмаар өөрийгөө ингэж айгуу гоё сайжруулж болдог. Гоё юм байгаа бид нар нэг байгалаас юм төгс юм систем дотор үүссэн хүмүүс байгаа. Тэгээд тэр системийн өнөөдөр зөв ашиглаа. Систем гэдэг би бие ярьж байгаа. Толгоогоо ярьж байгаа, тархиа ярьж байгаа, бие ярьж байгаа, хотод ярьж байгаа, зүрхээ ярьж байгаа. Энэ системийг зөв ашиглаа сурчвал айгуу тийм оптимал төвшин рүү ороход айгуу амар юм болов, боломжийн юм шиг болов гэж бодож байгаа. Тэгээд yes тийм болохоор Gamma юм хийж байгаа шүү. Энүүн мото сайн байна уу? Гарааны бизнес байгуулж буй хүн компани бүхий л зүйлсийг чаддаг байх ёстой юу? Компанисион бол хүний нууц санхүү гэх мэт бүх зүйлийг чаддаг байх ёстой юу? Та юу гэж бодож байна вэ гэж байна. Хариулт нь болохоор ёстой юу? Үгүй тийм байвал гоё юу гэж асуулт байх юм бол хариулт нь мэдээж тийм л байгаа. Зүгээр чадах уу гэхлээр чадахгүй. Хиний Ray Dalio-гийн номыг уншиж байгаа тайд бол мэдж байгаа принцип тэрэн дээр айгуу гоё хийсэн үг байна. Хүн хөдөлмөрлөх юм бол юу хүснээ авч болно. Гэхдээ бүх юмыг авч чадахгүй. Юу хүснээ? Одоо хүссэн зүйлээ хүссэн юу ч байсан амгүй тэрийг бол олж чадна. Гэхдээ бүгдийг нь бол хизээш авч чадахгүй гэсэн. Тэгээ бас нэг айгуу гоё жишээ нь болохоор хэрвээ чи өнөөдөр саксны баг бүрдүүлвэл Einstein-ы багта оруулах уу гэдэг асуулт
оруулахгүй. Тэр хүн өөр юм дээр аягуулсан, нэг юм дээр аягуулсан, нөгөө юм дээр маш муу. Тэгэхээр энэ бол бүтэхгүй асуудал харамсалтай. Бид нар нөгөө дахиад ажиллах хязгаарлагдмал амьтад болохоор гэхдээ бид нар өнөөдөр юм болгоны ерөнхий мэдлэг за тэгээд хамгийн гол нь тэр зүйлийг өөрөөс чинь сайн хийж чадах багийг бүрдүүлэх чадвартай байх хэрэгтэй. CEO хүний хамгийн гол зүйл нь гэд нэг хэдийн юм ярьсан байгаа. Энэ лайв ч байгаа, medium дээр ч би энэ нийт биччихсэн байгаа. Автобусны жолоочтой зүүрлсэн гоё айгуу гоё жишээ байдаг. Тэрийг бичсэн байгаа. Тэгээд энэ хүмүүст тэрийг унших юм бол тэрэн дээр би энэ хариултыг айгуу гоё бичсэн байгаа гэж бодож байна. Окей. Номуна номын very good. Сарнай Болормагийн үргэлж хаана яваага хянах боломж олгодогт баярлдаг шүү. За баярлалаа. Мишель Ирхэн баяр сонирхолтой сэдв байна. Sam Roma very good. Сарнай Болормагийн таалагдж байна. Оюун нэм инх насан илжиртлийн унтмаар байгаа бол үздэй. Yes. Илжиртний унтмаар байгаа яа тэгэхээр унтнаа гэдэг чинь. За энэ ингээ сэдвүүгээ нэлээ хальт орж хэлж байна. Ер нь нойр хөрөх, ер нь унтяа гэдэг чинь манай нөгөө энэ нөгөө төгс систем чинь өөрөө биеийг нэгж байгаа байдал, өөрөө биеийг хэлж байгаа байдал. Тэгээ энэ талаар би нийтлэлээр бичсэн байна. Хүний биений унтал гэдэг бол ерөөсөө өөрийгөө цэнгэлэх, өөрийгөө цэвэрлэх, өөрийгөө бэлдэх, өөрийгөө засах тийм механизм байгаа. Тэгээ тэр механизмын одоо юу ажиллагааны нэг хэсэг нь сигнал өгөх биеинд. Би ядраад байна, би унтах хэрэгтэй. Энд чинь ингэж болж хэлж байна. Би түрүүхэн өдрийн цагаараа түрүүн нөгөө сквашгаа бэлтгэлд орчоод ирсэн. Тэгээ одоо бол миний булчингууд бол нийлээ ингээд болчлоо. Одоо нэг хөвтэй цайхан үдэ анаад нэг жаахан тийм ингээд унтраагаач, тархин унтраагаач гэдэг юм хүсэж байна. Тэгэх юм бол булчингийн хэсэг маань ч гэсэн өөрсдөө төлжүүлж эхлэе энэ гэдэг юм хүсэж байна. Тэгээд унтмаар байгаа бол гэдэг бол яг л одоо яг тэр зүйл унтмаар байгаагаа мэдрэх чадвар гэдэг чинь өөрөө сайн тэрийг зөв чагнаад тэгээ амьдралынхаа бус хэсгийг энийг хийх чадвартай хэмжээнд зохицуулна гэдэг чинь өөрөө бас нэг айгуу том хэсэг нь гэж бодож байна. Sam Roma, yes, keep going. За мөнх өдөр мөнх жаргал. Үнэхээр чухал ач холбогдолтой сэдв байгаа шүү. Око амжилт. За баярлалаа. Үлэнгоо сарнай вау сэнэтэр да. Минь мото бацаад байна шүү. Баг зэрэг гэж байна. За манай ээж very good гэж байна. За яагаад унт гэж. За Томигийн хамгийн сүүлийн асуултаар одоо хэллээ. Ингээд сэдв рүүгээ орё. За би түрүүн зохиолгаал хайж байна. Ер нь өнөөдөр бидний систем гэж бид манай гамагийн хувьд болохоор бид нар энэ өөрийнхөө шийдлийг гаргахдаа хоёр системд арга байдал гэдэг зүйлийг үүсгэж байгаа. Тэр нь үгс өөрчлөлөө. Толгой тарих гэдэг чинь өөрөө айгүй сонин тийм төгс систем компьютер байгаа. Тэгээд энийг бид нар нэгдүгээр систем гэж нэрлэдэг. Биеийн физиологи буюу одоо энэ ялангуяа ходоодсоор удирдахсан энэ бусад химийн уруултайгаа илүү холбоотой зүйлүүд нь тижэл за тэгвэл одоо энэ физиологийн зүйлүүдээ бид нар систем хоёрдугаар систем гэж ярьж байгаа. За тэгээд унтал гэдэг бол ерөөсөө бидний айгүй гоё өнөөдөр компьютер болон хардвер, софтвер, хардвер бүгдийн бүх хардвер өнөөдөр цэнэглэх. Тэгээд софтвер ч гэсэн цэнэглэх, дата тарих, идэвхтэй тарих гэдгийг цэнэглэх байглаас үүсгэсэн төгс механизмаа гэж харж байгаа. Энэ дээр та Хафентны бичсэн sleep гэдэг айгүй гоё ном байгаа. Энэ талаар явж байгаа. Ер нь одоо ашгүй нойрны тухай хүндрэлтэй өшөөгөө судалж энэ талаар айгүй мэдээллүүдийг олж эхэлж байна. Тэгээд энэ сэдвээ би өнөөдрийн нийтлэлээр бичээд яг энэ хариултыг Томигийн яагаад унт гэж гэдгийг хариултыг олохдоо би өөрөө илүү нөгөө шинжлэх ухааны талаас нь юмыг харж яаж логик, баталгаатай, дэмжлэгтэй мэдээлэл итгэх гээд оролддог хүн болохоор тэр талаас нь хайсан байгаа. Тэгээд тэрний хариултаа би болохоор Berkeley-ийн их сургуулийн явуулдаг энэ унтлаг нойрны тэгээд нойр хүний биений харилцаанд аягүй их судлаа явуулдаг юм байлаа. Berkeley тэгээд гой ном бичсэн мундаг профессоруд байдаг. Тэрний нэг профессорын ажил дээр үндэслэж энэ нийтлэлийг орчуулж гаргасан байгаа шүү. Тэгэхээр би зохиосон зүйлээр миний цуглуулж гаргасан. Тэгээ энэ маань өөрөө өнөөдөр би ч гэсэн өөртөө зориулж авсан мэдээлэлээ орчуулад хүмүүстэй хуваалцаж байгаа гэсэн үг. Яагаад вэ гэвэл унтах гэдэг нь өөрөө өнөөдөр биднэрт байгаа маш энгийн хялбар хийж болох үс төгс систем гэсэн. Тэгээ бас энийг гаргаж иртэл би энэ нийтлэлийг бичих юм би олон сар олон жилийн тухай бодсон гэсэн үг тийм. Тэгээ ялангуяа сүүлийн хэдэн сар энийг бодоо явж байгаа энэтэй холбоотой мэдээлэлүүд аягүй өөртөө илэрч хэлсний нэг нь энэ нийтлийг хэрэг уншсан бол би нэг ярьсан зүйл нь би Бангкок би 7 сард бид нар өөрсдөө ийм чуулга уулзалтыг зохион байгуулдаг жил болгон тэрнийхээ нэгэн дээр би TechStars гэх одоо ажилладаг Америкийн байгууллагынхаа нэг үүсгэн байгууллага захирал хүн болох амжилттай одоо ер нь бол миний хүндэлдэг менторуудын нэг гэж болох David Brown гэдэг хүнийг өөрж авчирсан байгаа. Тэгээд David Brown-аас бид нар чуулганыхаа үеэр
ask me anything гэдэг хэсэг явуулдаг. Тэрний үсвэл энэ хүнээс дуртай юм асуу гэсэн боломж үүсгэж. Тэгээд тэн дээр нэг гарсан асуултан дээр нь мэдээж нөгөө залуучууд тэр өрөөнд 300 гаруй entrepreneur залуучууд сууж байгаа болохоор бүгднийх нь нэг асуусан зүйл нь яаж өнөөдөр бүтээмжээ өндөр болгох вэ? Таны нууц юу вэ гэсэн асуулт гарч ирсэн. Та яаж өөрийнхөө өдөр тутмын өндөр бүтээмж яаж та юм өндөр бүтээмжтэй байчаад яагаад тэр та хараас илүү амжилтыг үүсгэсэн байна гэсэн асуулт. Тэгээд тэрэн дээр гарч ирсэн хариулт нь яг л адилхан өнөөдрийн сэдвтэй холбоотой хариулт байсан. Тэр нь юу вэ гэхээр маш энгийн миний нэг нууц бол би ерөөсө олон цаг унтдаг гэсэн. Олон цаг унтах дотроо би шөнө болгоно 9 цаг унтдаг гэж хэлсэн байна. Тэгээ энэ нөгөө өрөөнд байсан дүүрэн нөгөө нэг бидний нөгөө сэтгүүл сонин за тэгээд хэвлэл мэдээлэлээр сонсдог entrepreneur гэдэг бол зөвхөн үхтлээ ажиллаж яаж амжилтанд хүрдэг. Тэгээ үхтлээ ажиллахгүй бол та өнөөдөр залах уу, хөрөхгүй, уралдаанд төрүүлж чадахгүй. За тэгээд үхтлээ ажиллахгүй бол та өнөөдөр дэлхийн өрсөлдөөнд тэнцэхгүй энтергээд тэгээд тэрийгээ бид нөгөө үхтлээ ажиллах гэдэг хэсэг дээр айгүй их одоо юу гэдэг төөрж боддог, сэтгэдэг бидний хувь айгүй шин мэдээлэл, айгүй гайхшгүй мэдээлэл болсон. Би ч гэсэн сонсоод явж байхдаа юу би манай захирал өдөр болгон 9 цаг унтдаг. Энэ яадаг хүн бэ гэдээ би дотроо тухайд бодож ирсэн. Тэгээд манай үргэлжлүүлээ тайлбарлаж байгааг нь бодохоор бол яах аргагүй муу юм байна гэдгийг бол өшөө орж ирсэн. Гэх мэтээр сүүлийн үед гарч ирсэн мэдээллүүд өнөөдрийн сэдвийг бичгээд айгүй нэмэр болоо. Тэгээд за ойлголоо гэдгийг ерөнхийдөө одоо тэр миний өөрийн итгэл үнэмшлийг бас үүсгээд тэгээ энэ талаар илүү дэлгэрэнгүй судлаад мэдээлэл гаргах нэмэр болсон гэсэн. Тэгээд Дэвид Брауны хэлж байгаа нь айгүй хамгийн гол сонирхолтой юм өнөөдөр энэ л байна. Entrepreneurship хийх гэдэг чинь өөрөө сэтгхүүн хувь. За нэг талаар мэдээж физиологи юм. Бид нар өөрөөсөө юу гэдэг 9-6 хүртэл ажилладаг хүмүүс биш. Бид нар за яг тэр идэвхтэй ажиллах цагаасаа гадна бид нар ерөнхийдөө маш их дараа одоо биеийн айгу стрессийн химийн процессыг айгу өндөр түвшинд байдаг. Яг л бид нар дэндүү их үл ойлголт, үл мэдэгдэх юм дотор байдаг хүмүүс. Одоо та хэрвээ та жирийн компанид ажиллаж байсан бол өглөөнөөс орой юу их чинь их тодорхой байдаг. Тэр үйлрэлтаа юу гэж амжуулах чинь тодорхой байдаг. Тэр жилдээ тэр компани яах нь тодорхой байдаг. Тэдний гүйцэтгэж байх юм бол ер нь болдог гэдэг. Мэдээч яг заримдаа үл мэдэгдэх юмнууд байгаа ч гэсэн гарааны бизнес шинэ юм үүсгэж байгаа хүмүүстэй харьцуулбал хамаагүй бага хэмжээ. Тэрнээсээ болоод бидний физиологт гардаг стрессэр гэж яддаг тийм химийн бодисууд за тэгээ баланс алдагдах асуудал маш их. Тэгэхээр ерөөсөө физиологи бид нар өндөр дарамт. За хоёр дахь нь болохоор бид нар нэгдүгээр систем буюу тархин дээр гарч ирдэг стресс за тэгээд бодох, сэтгэх за тэгээд дарамт бол маш их байдаг. Тэгээд эренгуут чинь бид нар өнөөдөр яах ёстой вэ гэхээр энийг аль болохоор энэ хоёр системийг аль болохоор удаан хугацаанд ажиллагаатай байлгаж чадсан л гэж байна. Би энэ зөндөө дундаж гарааны бизнес дундаж одоо unicorn гэж яддаг тэрбум доллар төрсэн компаниуд 8 жил болсон байдаг дэлхийд дээрх 10 оноос ихний эдэн гарч ирсэн байдаг C2C гэдэг нь тэгээ B2B нь 13 оноос сүүлд нэг том давлгаа гарч ирсэн гэх мэт. Ингэж байдгийн адилхан бидний харж байгаа зүйл нь гэхээр энэ зам чинь өөрөө маш урт зам гэдэг бид нар гэж. Тэгвэл энэ урт замд явахын тулд бид нар өндөр гинт гарч ирээсээ солиотой юм шиг ажилчин гутаа тэгээд өвдөөд унцдаг ч юм эсвэл ингээд сэтгэж чадгаа болоод яжилж чадгаа болоод хүнтэй харьцаж чадгаа болоод стресслээд уурлаад уцаарлаад уйлаад явцдаг тийм юм бол энэ замлаар явхад аюу хэцүү. Тэгэхээр бид нар түрүүчийн л явж байгаа тэр үйл мэдээ тэр физиологийн болон сэтгүүн стрессийн орчин бид нар яаж өөрсдөө урт хугацаанд тогтвортой удаан барих вэ гэдэг асуулт гарч байгаа учраас Дэвид Брауны хэлсэн зүйл нь тэр. Өнөөдөр би шийдвэр гаргалт гэдэг зүйл миний удаа гэж байна. Өнөөдөр би юм сэтгэж. Тэгээд нөгөө буцаад нэг хийх ёстой юм дотор нэг хоёр зүйл байдаг. Тэрний үгээр бид асуудлыг маш хурдтайгаар үл мэдэгдэх орчин шийдэх чадвартай хүмүүс байх ёстой байдаг. Сайн entrepreneur. Хоёр дахь нь болохоор бид нар бүтээлчээр creative сэтгэлгээ гэдэг зүйлийг сайн үйлчилсэн байх ёстой хүмүүс байдаг. Тэгээд энэ хоёулаа юу шаарддаг вэ гэхээр санар соргог байдал, сэргэгсэн байдал тэгээд мэдээллийн өндөр юм бэлэн байдал одоо тархины одоо сэрбэг байдлыг хэлж байна л да. Тэгэнгუთ ч өнөөдөр бид нар тэрийг ямар нөхцөл физиологи тэрийг үүсгэдэг вэ гэхээр бид нар сайн амарсан үедээ үүсгэдэг юм гэж ярьж байна. Тэгээд Дэвид Брауны хэлсэн зүйл би 9 цаг унтчихгуудаа гарч ирээд гаргасан шийдвэр нь ядарсан үедээ гаргасан шийдвэрээс урт хугацаанд зардлын хувьд буюу өгөөж одоо тэр шийдвэр гаргаснаас буцаж гарч байгаа эдийн засгийн зардал өгөөжийн хувьд шал ондоо байдаг гэдгийг
ойлгож авсан. Би хамаагүй богино хугацаанд зөв шийдвэр гаргаж чаддгаа гэдгийг хэлж байгаа. Хоёрт нь болохоор би илүү сайн зөв шийдвэр гаргаж чаддгаа гэдэг төрөөсөө сая би эдийн засгийн ач холбогдлоор тайлбарлаад хэлж байгаа. За тэгээд дээрэс нь мэдээч хэрэг өнөөдөр би илүү аз жаргалтай хүн байж байна. За аз жаргалтай хүн байна гэдэг чинь стрессийн хэмжээ бага. Тэнгуутаа одоо нэг урт хугацааны 8-аас 10 жилийг тэр үл мэдэх тэр аимшигын орчинд зарцуулахад бэлэн илүү сайн бэлэн байдал байна гэсэн. Тэр иймэрхүү байдлаар тайлбарсан. Тэгээд тэрийг сонсоод хүн болгон бол ойлгосон. Тэгээ өнөөдрийн миний нийтлэл дээр ихэнх шеэрлж байгаа хүмүүсийн тавьж байгаа нь өө ашгүйдээ унтах ингээд зөвшөөрлөлтөй боллоо. Ашгүй ингээд би унтж байгаагаа гоё ингээд excuse-тэй болчлоо. Око ингэж бичсэн шүү. Тэрийг уншаарай. Berkeley-ийн их сургуулийн юм судалгаа байд энэ ярьж байгаатай яг адилхан бид нар ч гэсэн тэр өрөөнд цааж явахдаа бид нар энийг сонсоод нэрээ тийм байна. Ашгүй унтахад би ерөөсөн унтлаа гэдэг их унтлаа, их эрт амарлаа, илүү биеийг амраач чадлаа гэдээ би энэний хатлаа буруу юм хийсэн юм шиг ерөөсөө секрет бодож болохгүй маань. Харин ч энийгээ би өнөөдөр урт хугацаанд зөвхөн надад биш манай багийнхаа манай төсөл манай хийж байгаа бүх зүйл хэрэгтэй зүйлийг хийж байгаа гэдэг утгаараа ажил амжуулж байгаатай адилхан юм шиг хандах хэрэгтэй байна гэж бид нэр ойлгосон байна. За ийм учраас өнөөдрийн энэ сэдвийг ярьж байгаа ийм ч учраас яагаад унтах гэж гэдэг тухай ярьж байгаа шүү дээ. За тэгээд би нийтлэлээ цаашаа үргэлжлүүлээ илүү бит ер нь унтах үед юу болд юм бэ гэдэг талаас нь тэр Berkeley-ийн судалгаан дээр үндэслэн 5 зүйлийг ярьсан байгаа. Тэгээд тэр 5-ыг нь дахиад жоохон асуултанд хариулж байгаа. За яа. Адилхан энэтэй холбоотой асуултууд яриад байгаарай, асуугаад байгаарай. Би өөрөө хувьдаа бол ер нь бол оюутан байх айгүй унтдаг хүн байсан. Өглөө ирж чаддаггүй хүмүүсийн нэг 12 хүртэл унтдаг хүн байсан. За хагас фитнесийн нар бол найдвартай. Шөнө өстө хөтлөө шоудна. Тэгтээ шоудаа 3-4 үргэлжлээд тэгээд маргааш нь 12 1-2 хүртэл заавал унтдаг хүн байсан. Тэгээд сунжилж чаддгүй. Тэмэрч чаддгүй. Тэгээд дээрс нөгөө спортоор хичээлдэг байсан болохоор би чинь угаасаа цаанаас нэгдэг байсан. Бусад хөдөлж угаасаа чаддаггүй байсан. Тэгэхээр тэр утгаараа ерөнхийдөө унтдаг байсан. Гэхдээ сүүлийн үед яасан бэ гэхээр одоо би энэ өөрийнхөө өнөөдрийнхөө альбом туршилт ороод 4 жилийг хийж байгаа. Энэ 4 жилд миний нэг ажлын нэг онцлог би бараг 7 сард би дор хаяж 3 удаа нислэг хийдэг байгаа. Тэгээ тиймэрхүү орчин байна гэдэг чинь өөрөө биеинд айгүй хортой ажил болж хувирдаг. Нислэг байна гэдэг. Тэгэнгუთ нэг гарч иржсэн хор нөлөө нь бол яахааргүй миний унталтын цаг багсан гутаа. Тэгээ тэрийгээ дагаад миний биений өөрийгөө цэнэглэх чадвар, одоо өвчнөөс гарах чадвар, эсвэл булчингийн эсийн ингээд буцаа спортоор энэ хичээлэхээр soreness одоо булчин ингээд ядарсан үедээ буцаад өөрийгөө цэнэглэх чадвар өндөр илүү удаан болж байгаа надад ажиллаж байсан. Тэгээ одоо би буцаад одоо бол ерөөсөө миний нэг өдөр болгоно толгойд байдаг зүйл яаж би өнөөдөр доор хаяж 8:30 минут унтах вэ гэдэг талаар айгүйх бодож санаа зовж тийшээ хөдөлмөр зарцуулж тэр талаар стресслдэг болчихсон хүн гэж ойлгож байна. За асуултууд байна. Томи их унтвал ажил яах бол гэхээ амжилттай явж байгаа хүмүүс баг унтдаг гэж сонссон юм худлаа болов хаа. Би болохоор мэдээлэл нь сая яг хэлээ Томи. Миний харж байгаа олон амжилттай явж байгаа хүмүүс урт хугацаагаар харуул амьдрч чадсан, тогтвортой сэтгүүтэй болж чадсан, аз жаргалтай болж чадсан. Тэгээ бид нөгөө завьдын нэг улаарсан өнөөдөр бид нэг юм тэрбум долларын гяс зорилгот хүрье. Тэгээ тэрийнхээ хөдлөө би 5 жил өөрийнхөө эрүүл мэндийг цамаагүй ингээ хаяа дайраа гэх юм бол магадгүй нойрны хэсэг үзэх хэрэгтэй баг. Гэхдээ тэгвэл тэрийг орлох янз бүрийн механизмыг олох хэрэгтэй. Миний илүү ярьж байгаа зүйл нь урт хугацаанд ингээ би одоо төрүүлж 4 жилийн энэ амьдралын стилээр амьдраад ирэхээр би юу ойлгосон бэ гэхээр би энэ ажлыг хийгээ явж явах үед энэ бол биний ерөөсөө байх ёстой замналуудын нэг би нэг өөрчлөн гэж байхгүй би жилийн эхэндээ хамаг нислэгээ хийж байгаа жилийн сүүлийн 8 сард нисэхгүй үр дүндээ хүрчээд нисэхгүй байна энэ төр гэж байхгүй. Энэ бол өнөөдөр миний процесс гэдэг утгаараа би тэгвэл зам нөгөө хүрэх газараа биш зам дээрээ илүү анхаарч эхэлж байгаа. Тэгэхээр тэр өнцгөөс харангууд миний харж байгаа зарим хүмүүс унтах нь илүү зүг байдаг. Тэгээ унтснараа бид нэр урт хугацаанд илүү эерэг талууд нь илүү их болов гэж бодож байна. За, тэка дава удаан унтах эсвэл үр дүнтэй унтах хоёрын аль нь эффектив авах вэ гэдэг дээр Окогийн бодол. За, энэ айгүй гоё асуулт байна л да. Тэгээ мэдээж хэрэг юм л дээ. Түрүү би хэлсэн шүү дээ. Энэ тэгээ нийтлэг хэрвээ та уншсан бол хүн ерөөсөө яг гэхээр бид нэр 16 цагаас илүү 24 цагт ярьж байгаа. Нэг өдөрт 16 цагаас илүү сэрүүн байх үед бид нэр физиологи дээр тархиндаа хортой
юу системд орж эхэлнэ. Тэр үеэс хойш бидний эс үхүүлж эхэлнэ. Бидний тархин дах цэвэрлэгээ явагдахгүй болж эхэлнэ. Бидний одоо ийм recycle өөрөө бие чинь өөрөө айгүй төг систем тэр нь хийхдэггүй болж эхэлнэ. Тэгэхээр айгүй хортой болж эхэлнэ. Тэгвэл тэрний эсрэг нь нөгөө хүмүүсийн ярьдаг юм 8 цаг гэсэн. Гэхдээ шинэ судалгаагаар харсан чинь 8 цаг биш 8 цаг 30 минут нөгөө REM буюу нөгөө тасархай гүнзгий юу бүр яг унталт руу орох үе 90 минутын сайклууд байдаг. Тэгээд энийг хийхэд бол бид нэр 90 минутаар байдаг учраас 8 цаг 30 минут лөө тиймэрхүү шинэ систем рүү энэ орсон гэх шинэ судалгаа гарсан байдаг. Тэгээд би тэр өнцгөөс нь ярьж байгаа. Тэгээд 90-30 энэ байна л да. 8 цаг 30 минут унтчихад бол бидний бие амар одоо юу гэх өвдсөн хүн бол илүү унтдаг шүү дээ. Яг тэгэхээр бие нь өөрийгөө эмчлэхийн тулд эрүүл хүн байгаа бол 8 цаг 30 минутаас илүү унтах үед өгөөж нөгөө нэг багасж эхэлнэ тийм үү. Тэгээд тэр утгаараа 12 цаг унтах, 15 цаг унтах хоёрын хооронд биеинд гарч байгаа нөлөө нэх амар биш. За өмнө 3 хоног унтааг бол өөр асуудал байх тийм. Гэхдээ бас нэг сонирхолтой юм яагаад тэр сүүлийн дурдсан 8 цаг 30 минутын судалгаан дээр бас юу ярьсан бэ гэхлээр 7 хоногийн эхнийх өдрөнд бид нар яг ингэж боддог. Би ч гэсэн ингэж боддог гэсэн. Тэрний юу гэхлээр би нэгд хоёр дахь өдөр нь яад гэ нойр багтай ажиллаа хэвээр өгтөл нийжээ. Тэгээ энийгээ би хагас бүтэнсээр нөхөд унтчихъя гэж аягүй боддог байсан бол шинэ судалгаагаар юу гарч ирсэн бэ гэхлээр тийм нөхөж унтал гэдэг юм буцаагаад биеийн одоо ухраах одоо тэр эмчилгээ хийн гэдэг нь худлаа юм байдаг шүү гэдэг судалгаагаар бас гаргасан байлээ. Нэгсэндээ бид нар нэгд хоёр дахьт нь дутуу унтчаад тэгээд 3 дахь 4 дахьт нь унтснараа нэгд хоёр дахьт дутуу унтсныхаа хорыг эсвэл даргасан асуудлаа буцаагаад нөхнөө гэсэн юм байдгүй гэдэг гаргаж байна. Тэгэхээр яг адилхан бид нар тогтвортойгаар 8 цаг 30 минут унтах нь аюул чухал гэж. За хоёрт нь болохоор 12-аас 14 минут тодорхой цагаас хэтрээд ирэхээр биеинд гарч байгаа өгөө сэтгүүд гарч байгаа өгөөч нь угаасаа аюул багасч эхлэх учраас нэг хоорондоо ялгаа гэж юм байна. Гэхдээ чанартай унтал, үр дүнтэй унтал, үр дүнгүй унтал гэж бол яахааргүй байна. Бидний төгс унталт бол одоо тархины нөгөө юу сигналны зургийн нэмчнэрийн авсан байдлаар болохоор REM унталт буюу тэр нөгөө гүнзгий унталт байгаа 90 минутын циклүүд байгаа. Тэр унталт руу орч чадах юм бол биений хийгдэх ёстой механизмууд бүх айгаа өндөр түвшиндээ ажиллаж чаддаг гэж ярьдаг. Тэгээ тэрийг үүсгэхийн тулд одоо маш их юм шаарддаг. Тэгээ энэ дээр одоо бас Berkeley-д үргэлжлүүлээ гой судалгаанууд гарсан. Жишээ нь одоо маш энгийн зүйл гэхэд кофе бол өнөөдөр Америкийн нэгдсэн улсын айрнаас гаргасан байдаг. 2 аяга буюу 2 espresso shot гэж бодчих. 100 мг гэсэн нэг уултан дээр 100 мг кофеин хүний систем, эрүүл хүний систем 4 цаг байна гэсэн. Тэгэхээр би унтахынхаа өмнө 4 цагийн хугацаанд кофеин нээчих юм бол хэдий би нойр хүрсэн ч гэсэн тэр цусан дах кофеины хэмжээ нөгөө үр дүнтэй унталт руу намайг оруулж чадахгүй. Миний биений цохол, зүрхний цохол мөн янз бүрийн нөлөөлөх юм нөлөөлөд ядарч байгаа гэдэг сигналыг кофеин яадаг үлээ. Тэрний мэдрэмжийг хаачдаг арга хэмжээгээр хаагаад байна. Тэгэхээр үр дүнтэй унтах дээр нөлөөлөх бас нэг бодох ёстой зүйлүүд аюу их яаж бодсон. Тэгээд хэрвээ ижил 8 цаг унтчих юм бол нэг үр дүнтэй 8 цаг нь бол хамаагүй дээр. Одоо нэг жишээ нь одоо би унтлахын өрөөндөө өөрийнхөө гэрийнхээ унтлахын өрөөндөө би шинэ байранд орсон болохоор энд байхгүй. Тэрний яг үгээр өстой нэг жинхэнэ blackout curtain гэдэг зүйлийг бүр заавал хийх гэж байгаа. Тэрний яг үгээр ямар ч гэрэлгүй орчин үүсгэх гэж яаж байгаа. За шууган гэрэл гэх мэт зүйлүүд бол үр дүн аюул нөлөөлдөг. Эрүүл унталт гэдэг чинь аюул зүг архихгүй унталтыг хэлж байгаа. Бас өөрөө өвчнгүй унталт гэдэг бол аюул зүг. Тэгэхгүй бол янз бүрийн тийм байж байгаа. Тэгээд тэгчээд 6 цаг 8 цаг унтыг бол би чинь илүү их юм шаарддаг гэдэг утгаараа магадгүй илүү их цааш. Тэр хооронд нь ялгаа бол аюул байгаа баха. Тэгээд мэдээж миний ярьж байгаа зүйл 8 цаг 30 минут зүгээр ихтэй одоо юу гэдэг ямар ч унталтыг тооцоод босгосоо илүү чанартай унталт. Гэхдээ бас нэг сонирхолтой мэдээллийг ярихад эмч нар манай одоо Америк аав гэж мэддэг тэр хүн маань эмч хүн байгаа. Тэгээд тэр хүн эмч наа би нөгөө жоохон оюутан байхдаа оройн унтаж чадахгүй шөнө нөгөө яг л залуучууд байлхан кино үзэлтгээс суучдаг. Өөрийгөө буруу зохион байгуулдаг хэс болоод. Тэр үед нэг хэлдэг байсан юм тэр байсан. Хөндлөн хэвтэн гэдэг чинь өөрөө хүртэл босоо байхаас илүү биеийн физиологид аягүй ашигтай шүү гэж. Нэгсэндээ хэлж байгаа зүйл нь чанаргүй унталт унтаагүйгээс дээрээ гэсэн санааг бас гаргаж. Тэгэхээр бүр унтахгүй байх 16 цаг. Тэгээд 16 цагаас ирэхээр бид тэнэг болж хүрдэг шүү дээ. 20 цагаас ирэхээр бид согтуу машин барихаас 7 дар болт гэж ярьдаг тийм шийдвэр гаргах чадвар, реакц хурдмар гэдэг юм. За унтахгүй байх тэр нь бол хамгийн долоо. За чанаргүй унталт гэж байгаа. Гэхдээ энэ нь үгүй чанаргүй бүр хэвтэлт гэж байгаа. Хэвтэлт нь бүр босоо байдлаас хамаагүй дээр яагаад хүний бие хөндлөн байдалд ороод ирэхээр цусны эргэлтмэг тийм физиологийн төвшин дээр айгүй бас цэнэглэлтийн ажлууд явагддаг гэж байна. Тэгээд тэрний дараагийн чанаргүй унталт, тэрний дараагийн чанартай унталт гэж. Тэгээ би одоо унталтын төвшнийг ярьж байна шүү.
За take даваагийн хариулт асуулт айгүй гоё явцсан болохоор ингээд хэлээ гүнзгийрээ орчихъя. Гэтэ өнөөдрийн сэдвтэй холбоотой болохоор гүнзгийрээ ярьчлаа шүү. За хоёрыг бол хүн болгон өөр босуу их унтгаар амжилт гаргадаг хүн эсвэл бага унтгаар их амжилт гаргадаг хүн гэж би. Хүний өөрийн бодол сонголтоор явсан зүг биш үү? Бүгдийг нь унт гэхээс хоёрыг бол бид нар бүгдээрээ ижил физиологийг шеэрлж байгаа. Цөөхөн хүмүүсийн илэгний ажиллагаа ондоо байх. Цөөхөн хүмүүсийн зүрхний цохилтын хэмжээ одоо юу гэдэг 80%-аас итерхээр аюулд ордог. Ихэнх залуу хүмүүс нэг минутанд 50 цохилтоос багасгаараа аюултай хэмжээлд ордог. Хоёр даралт ойртморт энтергээд ийм нэг юм одоо юу гэдэг хүн болгоны физиологийн нэг ерөнхий дагуулдаг хуйлууд байгаа гэж бодож байна. Тэгээд тэр утгаараа ярихаар унталт нэг юм бүр яг бүр тийм. Энэ миний ярьж байгаа нь 16 цагаас хэтрэх. Эсвэл энийг бол одоо бүгдээрээ 20 цагаас илүү унтаагүй сэрүүн явж байгаа хүмүүс арх уснаас 7 дор машин барьдаг гэдгийг бол хэн байхаас үл хамаардаг. Зарим нэг нь тэгжээд байна. Үгүй шүү дээ би гайгүй контролтой байдаг. Үгүй би бүр яг одоо энийг бол хэдэн зуун мянган хэдэн сая хүн дээр гаргасан олон улсын айгүй том судалгаа надад. Хэлэх гээд байгаа зүйл нь хоёг бол да физиологийнхаа төвшөнд яригдж байгаа зүйлийн хувьд болохоор бид нар бүгдээрээ унтах амрах гэдэг зүйл маш энгийн зүйл гэж байна. Бага үндэснийхээ хариуд гарч байгаа нөлөө нь урт хугацаанд дээрээ сөрөг байдал айгүй. Гэхдээ за байж байгаа. Гэхдээ би бас хэлж байна. Тэр нь юу вэ гэхээр цөөхөн хідэн үнэхээр илэгний ажиллагаа ондоогоор ажилладаг. Үнэхээр аваачаад юу өөхийг задлж байгаа байдал нь ондоо байдаг. Үнэхээр аваачаад биед орсон хороо цэвэрлэх чадвар нь илүү хурдтай байдаг. Тийм хүмүүс байгаа. Тэгвэл тэр хүмүүсийн хувьд магадгүй. Гэхдээ миний ярьж байгаа бараг 98%, хүн төрөлхтний 99% нь бид нар ижилхэн физикийн лоо, эцэгхэн физиологийн механизмаар удирддаг байдаг гэдэг утгаараа би амарх нь зөв гэж бодож байна. 72 цаг унтчин гутаа амар өндөр бүтээмжтэй, айгүй гоё нөгөө түрүүч миний ярьж байгаа асуудлыг хурдан шийдэх чадвартай, эсвэл бүтээлчээр юмыг сэтгэх чадвартай байдаг хүн бол хоор болов гэж бодож байна. За тэгээд хэрвээ тийм хүмүүс байгаа өнөөдөр одоо бидний амьдрал бодоо олгоод амжилтанд хүргээд аль хэзээ өөрөөр батлаад явж байгаа. Гэхдээ тэр одоо юу гэдэг тэр гоё нөхцөл байдал хүн болгонд за яг даггүй гэдэг утгаараа байна. Тэгээд тэрийг хэлж байгаа шүү. Би одоо бол яг үнэхээр юунд итгэж байна гэхээр би одоо хангалттай мундаг үсэн байгуулагч нартай таарлаа. Хангалттай мундаг дэлхийн 3 тэрбум хүнтэй тулж ажиллаж үзлээ. Олон зуун сая доллараар саятангуудтай бол одоо юу гэдэг би энэ мөнгөний хилдгээрээ жоохон амжилтанд хүрсэн хүмүүс ярьж байгаа. Эсвэл одоо айгүй гоё өөрөөхөө юм мундаг болсон хүмүүс ярьж байгаа. Тэгээд тэдний юу гэдэг ихэнхийнх нь ярьдаг зүйл нь урт хугацаагаа боддог болдог. Өнөө маргааш Масловын хэрэгцээний төвшөнд ярихаа болдог болдог. Тэгээд ирэхээр эднэрийн ярьдаг зүйл нь эрүүл мэндийн тухай ярьж хэлдэг. Сэтгэл зүй болон гэр бүлийн аз жаргалын тухай ярьж хэлдэг. Тэгээд урт хугацааны амьдралыг явах замналын тухай ярьж эхлэнгуудаа хүрэх замын тухай илүү бага ярьж хэлдэг. Би ижээс ожоогоо захиралтай уулзахад тэр хүн нэг хэсэг тийм байсан. Одоо цэнэглэгдснийхээ хариу дахиад нэг том зорилгын төлөө явж байгаа. Гэхдээ тэр хүний нэг хийдэг юм бүр юм шин зуршилтай бүр харваас юм өндөр бүтээмжтэй зуршилтай болсон хүн айгүй харагдсан. Тэгээд ирэхээр би хэлж байгаа. Тэнгууд энэ хүмүүс болгоны нэг боддог зүйл нь өнөөдөр бидний контрол чадахгүйсэн зүйлүүд байгаа юм. Контрол чаддаг зүйл. Тэрний нэг нь өнөөдөр бидний физиологи гэдэг зүйл. Би зүрхээ өнөөдөр загсаага зүрхний цогцлгүй явах чадхтай жоо итгэлсэн яриа л да. Гэхдээ ийм хүнцгээс нь ярьж байгаа шүү юм бол та. Тэгээд тэр утгаараа би ерөнхийд нь бол хэлэхэд ядаж зөв шалтгаанаар унтахгүй болж эхлээрээ зөв шалтгаанаар амардаг болоорой. За тэгмүүдээ унтах нь баг. Одоо би яг нөгөө entrepreneur би өөрөө ч энэ алдаа гаргадаг байсан. Би залуучуудад юу ч хийдэг байсан бол үхлээ зүтгээ шүнжэнгөө ажиллаач гэж ярьдаг байсан бол одоо би хэлмээр байгаа юм. Үгүй амар бие бод, сэтгэл зүгээ бод. Яг л маргааш чи надаа эрүүл сорго гэсэн тийм боддог, тийм чадвартай шийдвэр гаргах, гоё юмыг сэтгэх чадвартай байх үед чи надаа ажилтны хүний хувьд хэрэгтэй. Чи надаа багийн гишүүний хувьд хэрэгтэй гэдэг үнцгээс ярина гэж. Тэгээд тэр утгаараа би одоо бол яг энэ өөр өсөс одоо айгүй хитгээд энийг хүн болох юм гэсэн гэж бодож байгаа шүү. Минжирма үлзий жаргал. Ёсгүй хаха. Явандаа сурна. Сурхаас ч аргагүй болдог юм. Тэг сурхаас ч аргагүй. Яг айгүй гоё үлзий жаргал. Яг тэр л байна да бид түрүү хэлсэн. Тэр мундаг амжилттай хүн болгоныг ярихад ерөөсөө хийдэг зүйл. Эцсийн эцэс бидний амьдрал чухал гэж тодорхойлдог зүйлүүд ондоо болт юм байлээ л гэж бүгдээр хэлсэн.
Тэр айгу миний нэг сонсох дургүй боловч одоо ингээд сонсдог хүмүүст нэг хэлдэг юм юу тийм нэг залуу хүмүүс айгу сонсох дургүй гэж бодож байна. Ялангуяа тэрний юу гэхээр мөнгө чухал шээ гэдэг нэг асуу яриа гарч. Энэ материалын ертөнц гэдэг чинь чухал биш. Тэг яг нэг одоо ч гэсэн би тэр материалын ертөнц, материалын амжилтыг биелүүлэх ажиллаж байгаа хүний үед энийг сонсох жоохон надад урамгүй онцгой санагдав. Гэхдээ миний нэг ойлгож авч байгаа. Шээ яг үнэн тэр нэг юу гэхээр би дахиад өнөөдөр 30 та он дахиад би асуудалгүй 50 жил, 40 жил, 50 жил зүтгэх гоё юмнууд хийж үзэн. Тэгээ тэр үед надад юу чухал вэ гэхээр өнөөдөр тэр хугацаагаар доктортой өөрийгөө авч яв. Тэгээ явж явах үед Аз чадaltaй байх. Өнөөдөр зовоол, өглөө басаал, нойргүй хонсныхоо төлөө маргааш нь зовоол, нөгөөтг нь зовоол гэдгээд ингэж явах бид нар гэсэн. Тэгээд бид нар яах аргагүй сурхаас ч аргагүй болдог юм шиг байна. Мика өдөрт 2-3 удаа 20-30 минутаар нойр авч сурах тухай нийтлүүд яваад байдаг. Тэртэл дээр санд бодлоо хаваалцаар гэж. Тэг яг энэ баг. Нийт тэр Berkeley-ийн сургуулийн хэлдэг юм тэр л байгаа. Ерөөсөө өнөөдөр бид нэр сэрүүн байдалд бид нар 16 цагаас хитэрч болохгүй гэсэн яриа байгаа болохоос үргэлжилсэн байдлаар ч юм уу тасарсан байдлаар гэж ерөөсөө ярихгүй байгаа. Тэг энийг би ч гэсэн илүү судлах хэрэгтэй байна. Гэтэ миний ойлгож байгаа REM унталтын одоо тэр өөрөөр одоо Einstein тэгж унтдаг байсан хүн гэж ярьдаг. Олон мундаг хүмүүс ингэж унтдаг байсан гэж ярьдаг. Тэд нар бол ерөөсөө юу байсан бэ гэхээр үр дүнтэй унталтыг айгуугаа өндөр чанартай унталтын механизмуудыг айгуу гаргаж чадсан. Тэгээ одоо чинь би заримдаа шөндөө 5 цагийн унталт хийх юм бол би маргааш нь онгоцондоо нисэж явахдаа ч юм уу эсвэл өөр газар онгоцондоо л хөвчлэн нөх боломж гарч ирнэ. Эсвэл гэртээ нэг өдөр нь яах юм бол тэр нэг 30 минут гэхдээ тэр нэг жижиг нойруудыг авч тэр 8 цаг 30 минут гэдгийг сэрүүн цагаа багасгаад амарч байгаа цагаа нэмж 27 8 цаг 30 болох гэж 9 цаг болох гэж хичээдэг байгаа. Тэгээд тэрийг манай Америк авч гисэн хийдэг нап авах нь айгүй зөв. Хэрвээ ч унтаж чадаагүй тэрийг нөхөж болно. 24 цагийн дотроо нөхөж болно гэсэн олон удаа ярьж байсан. Тэгээд тэр үнцгээс би бол энд айгүй итгэдэг хүн байгаа юм да. Тэгэхдээ энэ дээр нэг хэлмээр байгаа юм. Уул нь болохгүй хэдүүлээ 90 минутын сайклаар бодвол айгүй зөв байна. Тэгээд 90 минутын хооронд нь 30-аар 45-аар 2 бааж болдог. Яалаар яг тийм тархины тэр нэг сигналны нэг тодорхой үнэлтийн төвшин байгаа. Нэг тодорхой төвшин байгаа. Нэг хооронд манай тархины одоо энэ админ билайн юм чи хооронд ингээд сигнал явуулсан. Тэрэнд нэг тохирсон нэг тийм төгс байдал байгаа. Тэрийг нь зохихын тулд 90 минут гэсэн гүнзгий амжилт руу орно. Тэргээр нь илүү бодох гэж хичээж авдаг. Гэтэ хэцүү тэрийг бол би өстэй жиг ойлгож байна. Өдрийн цагаар энийг хийн гэдэг бол айгүй хэцүү яа гэхээр ялангуяа одоо бид онцгой хүмүүс чинь завгүй байдаг хүмүүс байнгын хариулт байнгын ийм хийх гэдэг хүмүүс болохоор энэ дээр айгүй хэцүү байдаг 90 минут. Гэхдээ nap буюу өдрийн цагаар унтах гэж хичээхийг бол айгүй хичээдэг. Нойроо авч сурах гэдэг хичээдэг. Гэхдээ тэрнээсээ илүү би бодож байгаа юм болохоор шөнийн одоо юу гэдэг 10-12-оос өглөөний 8 хүртэл 8:30 минут хүртэл тэрийг яснаа ингээл контракттай юм шиг унтаж чаддаг хаач хизээч тэгээд буцаагаад сэрч чаддаг тийм болох нь илүү тэрийг айгүй илүү их сурахыг хичээж байна. Мика үргэлжлүүлээд шөнийн нойр авч чаддгүй бол өдөрт нь урт цагаар унтдаг бол үр дүнгийн талаар бодлоо бац яг бисаа ярьж байна тийм ээ. Сэрүүн цаг нь 16-аас л итгэврэхгүй хичээдэг. Тэгээд өдрийн 24 дотроо. Арука Chloe шөнө ажлын идэвхтэй бүтээлч болдог хүмүүс байдаг штэ. Тэр нь өдөр идэвхтэй ажилтдаг хүмүүсээс үр дүнтэй байдаг санагддагч юу гэж боддог байж байна. За энийг өстө жиг энэ дээр олон судлаа янз бүр юм гарсан байгаа Арука Chloe. Тэр нь ерөөсөө бидний зуршлын асуудал. Тэгэхээр би бол яг тийм юм байсан. Би яг шөнө ажиллаа өдөр нь ажиллаж чаддаг. Өглөө бол ерөөсөө ямар ч бүтэмжгүй байж чаддаг байсан бол одоо би яг юу чаддаг вэ гэхээр өглөөс ирээд нэг хідэн зуршлууд байгаа өглөө хийх ёстой нэг хідэн зүйлүүд байгаа. Тэрийгэ хийчих юм бол миний нэг өгсдөг нэг flow state буюу онгодоо оруулах цагаа би өглөө гаргаж чаддаг болсон. Тэгээ би өглөөнөөс будаа болоход өндөр бүтэмжтэй ажиллаж чаддаг болсон. Би өстө жигэд 180 ирсэн гэсэн. Би өөрийнхөө болохоор тэгээд тэр нь тэргээрээ тэгээд энэ талаар зөвхөн би ч биш энэ талаар олон судалгаа гарсан. Тэр нь ерөөсөө юу вэ гэсэн бид нэр олон удаа хийсээр байгаа биеиндээ физиологийнхаа төвшин тархиныхаа төвшин 1-р хэсэг 2-р хэсгэндээ зуршил үүсгэсэн байгаа. Тэгээд тэрнээсээ болоод бид нэр шөндөө илүү бүтэмжтэй байдаг юм шиг өдөртөө бага бүтэмжтэй байдаг юм шиг байдаг. За тэгвэл нэг бас нэг сонирхолтой тэрнээр нэг яригддаг зүйл нь шөндөө ажилтдаг хүмүүстээр нөгөө гаднаас гарч байгаа садаа баг байдаг гэдэг утгаараа шөндөө тэр хүмүүс идэвхтэй тархиа унтраагаад идэвхгүй тархиа ажиллуугаа илүү оруулах аюу илүү нөлөө болдог. Энэ шал өөрс илүү болж байна. Гэхдээ тийм нэг бас нөлөө байдгаас болоод хүмүүс нөгөө нэг
онгод оролт нь шүн илүү их ордог болдог юм шиг санагддаг нэг юм байгаа. Гэхдээ яг л адилхан буцаагаад энэ чил зуршил юм чи бид нар энэ зуршлыг илүү гоё өөртөө хэрэгтэй зуршлаар сольж болно гэсэн. Гэхдээ заримдаа одоо юу гэдэг хэрвээ та ирээдүйн 4 жил нэг юм амьдралын стил чинь юм шөндөө ажиллах боломжийг илүү хүсгээд тэгээд яана тэгээд тэр утгаараа би энэ зуршлыг сурья гэж бол тэр нэг буруу зүйл байхгүй баг. Ганц юм буцаад адилхан 24 цагтаа бид нар 16-аас илүү цаг сэрүүн байхгүй бай. Тэгээд тэрнийхээ өгөөж гэж юм илүү их байгаа. Хэрвээ 16 цаг унтааг бол шүн хэдий идэвхтэй байдаг ч гэсэн шөндөө ч гэсэн идэхгүй гоё илүү гоё ажиллаж чадахгүй гэсэн санаал энэ яригдж байгаа болоо гэж бодож байна. Мөхөө яригдлоо ингээд яач. Нман яач ч яриад байгаа юм. Мэдхгүй яач ч яриад байгаа. Энийг харин өөрөө надад хэлж өгөөрэй би яач ч яриад байгаа. Ажаабын ба амжилт окей. За баярлалаа. Окей. За тэгээд цаг одоо 6 цаг 21 минут болж байна. Дахиад 9 минут үлдлээ. Тэгэхээр би яг одоо нэг нийтлэхээ гол хэсэг болох. Унтаагүй үед хүний биеийн юу болд юм бэ гэдэг гяс тайлбарлаж явчих. Тэгээд дэлгэрэнгүй та энийг танилцъя гэх юм бол нийтлэг рүү ороод уншаарай. Би жоохон дэлгэрэнгүй байж бичсэн байна. За хамгийн ихэнд болдог юм нэм гэсэн. Тэр нь юу вэ гэхээр хүн унтж явах үед бидний тарих яадаг вэ гэхээр мэдээлэл хөрөмтлүүлэн хэсэг буюу одоо мэдээлэл хадгалах тэр нэг хэсэг байгаа шүү дээ. Одоо бид нар ч бас нэг одоо RAM одоо компьютероор бол hard drive гэдэг чинь урт хугацааны мэдээлэлээ хадгалаад RAM гэдэг нь болохоор ойр ойрхон ордог random access memory буюу хэрэгтэй үедээ гяс ашиглаж авдаг тийм мэдээлэл. Яг хүний тархины RAM гэдэг зүйлийг тэр нөгөө илүү нээлттэй одоо байнгын ашигладаг тэр тархийг шөнө унтж явах үед бидний нойрны үед бид нэр тэрийг хаосолдог гэж байна. Тэгэхээр тэр хаосолт нь одоо энэ тавг байлаа гэж бодъё. Тэгээ энэ тавган дээр ингээд бид нэр ингээд мэдээлэл ингээд шинэ мэдээлэл авах. Өнөөдөр би нэг ном уншлаа. Чэнсний мэдээлэл аваад байна. Ойртхон ингээд хөрвөлдөд унтж явах үед энэ тавгаа ингээд цэвэрлээ зарим нэг хэрэгтэй мэдээллийн hard drive руугаа эргүүг нь хаяад тэгээ маргааш өглөө бид нэр шинэ тавгтай эхлэнэ гэсэн. Унтаагүй үед яадгүй гэхээр энийг цэвэрлж амждаг. Тэгэхээр унтаагүй үед яах вэ гэхээр энэ нь ингээд бүтэн дүүрэн байж байна. За хэрвээ би дүүрэн байж байгаа юм бол би маргааш өглөө хичнээн гоё хичээд явсан. Хичнээн гоё ном сонсон. Хичнээн гоё зүйлийг олж харсан ч гэсэн шинэ мэдээллийг би энэ дээр тавьж чадахгүй яа гэхээр энэ чинь зай байхгүй гэсэн. Тэгэхээр яг компьютераа бид нар заримдаа бүтэн унтраах хэрэгтэй байдаг. Shutdown-ыг restart байх хэрэгжээ байж ч RAM нь өнөөдөр мэдээлэл хадгалах чадвартай болдогтой адилхан хүний тарих бас унтж явах үе тэгдэг гэж байна гэж. Нэг аим шиг юм хэрвээ бид нар унтаж чадахгүй бол бид нар шинэ мэдлийг хоримтлуулж чадахгүй гэсэн нэг юм аим шиг эрүүл мэндийн хортой гэж. Тэгэхээр нэгдүгээр шалтгаан юм. За хоёрдугаар шалтгаан юу вэ гэхээр бидний тархинд байнгын нэг гарч ирдэг нэг уураг ялгардаг юм байна. Тэр нь болохоор бета амилоид гэдэг нэртэй уураг гардаг байгаа. Тэгээ энэ нь болохоор бид нэр сэрүүн байх үедээ бид нар айгүй их стрессэлдэг. Тэгээ тэр стресслэх үе болгоно тархин тэр бета амилоид уураг ялгарч хөрөнгөлдөж байдаг. Тэгээ тэр ингээ хөрөнгөлөгдөө өдрийн турш бид нар 16 цаг сэрүүн байх үедээ ингээ хөрөнгөлөгдөд байж байна. Унтж явах үед яг гэхээр бидний тархины цэвэрлэх систем маань орж ирээд тэр бета амилоидыг ингээ цэвэрлээд одоо ингээ цэвэрлээ бүгдийг ингээ алга болгоод гэж. Тэгээд бид нар маргааш өглөө эхлэхэд цааш нь бета амилоид уураггүйгээр тархи маань гоё шинээр эхлээд стрессээ дахиад стрессэлж нэг хэсэг стрессэлж эхэлж болно гэсэн. За энэ уургийг удаан хугацаанд тархиндаа дүүргээд байгаад их юм бол гардаг асуудал нь юу вэ гэхээр мэдээлэл мартдаг болох нөгөө зөнөх гэж яадаг Alzheimer's гэдэг нэг одоо айгуу том Альцгеймер хаа монголоор Alzheimer's гэдэг энэ өвчин байдаг. Энэ өвчнийг одоо тусах одоо тархины одоо ажиллаа тэгж гөгшөх үедээ багасах магадлал маш их эсдэг гэсэн энэ талаар бас хоёр дахь энэ физиологийн гой бас үнэлтийн үеэр юу болдог унтааг бол яадаг тухай гарч байгаа. За тэгээд бас нэг юм нь болохоор бид нэр физиологийн маш их олон зүйлүүд болдог унтж явах үед. Тэгээд унтаагүй үед болохоор өдөрт зөвхөн 5-6 цаг унтдаг эрэгтэй хүмүүсийн биеинд ялгарч буй тестостерон гэж байдаг тийм ээ. Тестостероны хэмжээ 10 дахин хөгшин хүнийхтэй тэнцэхээр болж байгаа. Тэгэхээр би хэрэг 30 хүн байх юм бол тэгээд би өнөөдөр зөвхөн 5 цаг өнөөдөр унтсан бол 8 цаг 30 минут биш 9 цаг унтаагүй 5 цаг унтсан бол миний биеинд гарч байгаа тестостероны хэмжээ аюу баг гарна гэсэн үг. Тэгээ тэр нь би 40 настай хүнийхтэй адилхан хэмжээд байна. Тэгээ тестостерон чинь өнөөдөр эрэгтэй хүн аюу чухал юм байдаг. Тэгээд энэ эрэгтэй хүнд илүү тохирсон мэдээлэл. Гэхдээ энэ ингээ гих мэтэр маш их том бас физиологийн ялгаа амарсан хойно амраагүй үед гарч байгаа бас нэг юм байна. За дөрөв дэх шалтгаан бид нар
4-5 цаг унтсан бол өнөөдөр таны хорт хавдрын эсрэг тэнцэх дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хангалттай унтахгүй байх байдлыг эрүүл мэндийн хорт хавдрын хамгийн том эрсдэл одоо их үүсвэрүүдийн нэг гэж ингэж албан ёсоор таньсан байт юм. Тэгэд энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ та баг унтахгүй бол үгүй хангалттай унтахгүй бол таны хорт хавдраас эсрэг ингэж тэмцэх гэж оролддог биений чадвар чинь 70%-аар багасгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр ямар ч хорт хавдар байж байгаа. Яг нь тэрэн дотор нэг 6 төрлийн хорт хавдар илүү их одоо төмсгний хорт хавдар байсан, цээжний хорт хавдар, эмэгтэй хүмүүст илүү их тийм ээ байсан, ходоодны хорт хавдар байсан. Тэгээ би яг бүгдийг сайн санах байна. Гэхдээ нэг 6 төрлийн хорт хавдарыг тусах чадвар маань одоо магадлал маань тэрний эсрэг тэмцэх бидний иммун системийн буултанд 70% ингэж буусан байдгаа гэсэн ярьсан. За тэгээ эцсийнх нь 5 дахь нь болохоор хамгийн дээд хугацаанд бол өдөрт 16 цаг байх хэрэгтэй гэж би одоо энийг хэлж байна. Тэгээ 8 цаг унтах байсан бол тэгээ 8 цаг хүч мөн. За энийг ярьсан байна. Тэгээ энэ үед гарч байгаа юм нь болохоор нөгөө бүх цэнэглэлт, бүх физиологийн зөвхөн энэ тархин дотор гарч байгаа төрөвчийн ярьсан физиологийн цэвэрлэлт, өөрчлөлт, цэнэглэлтээс гадна илэг, уушиг, за тийм утаа нөгөө нэг мэдээч хэрэг ходоод цэвэрлэлтийн асуудал, цусны эргэлтийн асуудал гэх мэт зүйл бол бас шууд нөлөөтэй. Тэгээд 8-30 минут унтах хэрэгтэй шүү гэсэн зүйлийг ярьсан байгаа. Тэгээд 5 өдөр унтчаад өдөр болгон бид нэр тэрийг нөхөх ёстой. Тэгэхгүй бол 7 хоногоор нь бодоод эхний өдөр нь сайн унтахгүй жаа сүүлд нь нөхөж болно гэсэн байдлыг битгий бодоорой гэсэн ярьсан. За тэгээд энийг өшөө жоохон дэлгэрэнгүй шиг нийтлэн энэ медиум дээр ингэ бичсэн байна. Өөртөө уншаарай. Амжилттай хүмүүс яа амжилтанд хүрэхин тулд илжиртлийн амт гэдэг юм нийт бичсэн байна. Alright. Өнөөдрийн сэдв ингэ болоо. Амжилтанд хүрмээр илжиртлийн амт. Заавал илжиртлийн амт би албаар нөгөө анхаарал авах гэж энэ сэдвийг тавьсан гэсэн шүү. Тэгээд бүгдээрээ энэ дээр нь энэ нэг үгэн дээр нь бичээд ингээд ингэрээд ингэж бити яриад байгаа. Ерөөсөө хэлж байгаа зүйл нь 8-30 минут өдөртөө унтаа. Танд хэрэгтэй, надад хэрэгтэй, бид нар бүгдэнд нь хэрэгтэй. Бид нар өнөөдөр бүгдээрээ нэг юм нийтлээ зүтгэж байгаа хүмүүс. Бид нар өнөөдөр бүгдээрээ ялангуяа энэ нэвтрүүлгийг үзэж байгаа аюул entrepreneur хүмүүс, гарааны бизнестэй холбоотой хүмүүс. Нэг үл мэдтгэхийн ертөнцид нэг шинэ юмыг үүсгэхдээ зүтгэж байгаа хүмүүс. Нэг асуудлыг нэг олигтойгоо шиг шийдэжээ гэж бодож байгаа хүмүүс. Нэг хэсэг бүлэг нөхдүүдтэй танихгүй найз нөхөд гэр бүлийнхэнтэй хамтраад ядаргаатай тэр орчинд нэг юм хийх гэж явж байгаа хүмүүс. Тэгвэл энэ орчинд бид нар яаж өөрийгөө илүү бүтэмжтэй, өөрийгөө илүү их одоо санар саргаг өгөөчтэй байлгаж чадах уу гэдэг үзгээс нь явж байгаа. Тэгэл тэрэн дээр нэг хийх ёстой зүйл нь хийж байх ёстой зүйл нь дээрээс хийч байх ёстой зүйл нь бидний магадгүй буруу боддог байсан нэг зүйл нь унталт. Энэ тухай ярьж байгаа. Тэгээ би юусэн Huffington-ы бичсэн Sleep гэдэг ном байгаа. Aria Huffington гэдэг тэр хүний бичсэн тэр ном айгүй мундаг номнуудын нэг байгаа. Хэрвээ нойрны тухай судалж байгаа бол бид нэр гама дээр ч гэсэн энэ талаар айгүй контент мэдээллүүдийг үүсгэж явах болно. Энийг би яахаар бүр айгүй чухал том сэдв гэж бодож байгаа. Тэгээ бүгдээрээ судалж үзээд сураарай. За, сүүлийн 2-3 минут асуултуудад хариулъя. Төгсөө төмөр бат 24 тулаа ажил хийхэд нойрон дээр бол тун хэцүү юм байлаа. Яа зохицуулмаар юм. За, ёстой миний хариулж мэдгүй хариулт. Ёстой энэ байна. Би энийг одоо үнэхээр хэлж мэдгүй. Эмчнэр хөөрхийн амтаа би нэг юм хэлээ. Тэрний бодлоор манай Америк авч чинь өөрөө төрхний эмч хүн, их эмч хүн. Тэгээд заримдаа нөгөө хийдэг юм нөгөө нэг 72 цаг ажиллаад нөгөө 24 зүтгээ 24 48 ажиллачаад 4 өдөр амардаг ч гэдэг нөгөө 8 юм нөгөө бүтэн юм яг 24 ажилладаг хүмүүсийн нэг байна. Тэгээд би өөртөө яг ижил төрлөөр ажилладаг олон эмч нарыг харсан. Тэгээд нэг юм хэлэхэд тэд бүгдээрээ архичин болж хувирдаг. Стресс нэ, биеийн физиологи мангар хурдан хөгшөрдөг. Тэгээд тэд нэрстэй тэрнийхээ эсрэг яахааргүй химийн бодсон янз бүрийн юм хийж хэрэглэхээс өөр аргагүй болдог. Жишээ нь тестостерон гэж ярихад тэд нар эмчнэр өөрсдөө мэддэгч учраас тестостерон өөрсдөө шахах, адреналин шахах асуудал яригддаг юм байлаа. Уурган дээр энэ тэр гадны химийн юм айгүйх нөлөөлж яаш тэр өөрийнхөө юм. Тэгэхгүй тэд нар хүснээрээ би өнөөдөр 24 цаг унтахгүй айгүй ажиллахгүй амарчиж болно гэж чаддаг хүмүүс. Тэг яг одоо өөрөө ч хариулт би харамсалтай хэлж мэдгүй. Миний ирээдүйд судлах хэвээр нэг нь тэр баг. Гэхдээ энэ дээр айгүй хариулт орно. Тэгээ энэ дээр нь би зүгээр бас нэг боддог зүйл нь ерөөсөн өнөөдөр бид нар гаднаас химийн талаараа олон зүйлийг хийж болох болов уу гэж боддог. Тэгээд түрүүчийн айдлаар богино цагийн хөдөлтийг илүү үр дүнтэй болгох байж болно. Эсвэл
бяцлал бол надад одоо тархиа цэмэглэхэд аюул гоё нөлөө болдог. Бүгдэнд нь хэлж би өдөр болгон бяцлал хийх гэж оролддог. Тэгээд тэр бол одоо бас нэг арга нь байж болно. Зөв хоолноос бол яхахгүй нэг юм гэж бодож байна. Sorry, энэ дэр нэг айгүй хариултыг чадсан. Төгсөө төмөр бат яг үнэн тэгээ байдгийг 24 гараад буухад дүнгтэй гэж яг зөв. Thank you. Ерөөсөө бодож чаддаг, сэтгэж чаддаг өөр хүн болсон юм шиг болчих. Тэгээ гана баярлаа гэж байна. Миси нойр муутай хүн царай би бэлдэр муутай байдаг. Нэг тийм ядруу хүүхнүүд таргана. Дүрстэй хамгийн энгийн зүйл. Та хэрвээ мундаг их эмч рүү орох юм бол их эмч хүн таныг хараад гаднаас ч хараад эрүүл хүн үгүй юу гэж хардаг. Тэгээд тэр нь арьсанд нь нөлөө байдаг. Биений физиологи, булчингийн хөгжил энэ дээр байдаг. Тэгээд нэг тэдний илрүүлж чаддаг зүйл нь бас л адилхан би эмч хүмүүнээс сонсон зүйл яаж. Тэр нь юу вэ гэхээр нойрыг нь шууд хэлэх чадвар. Одоо энэ нүдний доорх энэ одоо гэх мэт олон сигналууд байдаг тийм ээ. Бид нар гадагшаа илэрхийлэх чадвартай амарсан байна уу, амраагүй байдлаа илэрхийлэх чадвар. Тэр үүсээ шууд эмчнэр бол ингээл мэддэг юм байлаа. Тэгэл яг адилхан тэр нэг унтчих үед гарах хэвээр хүний физиологийн цэвэрлэлт, өөхөө хайлуулах чадвар, за тэгэл булчингийн эсийн буцаад одоо төлжилт энэ төрөл янз бүрийн юм энтэй шууд холбоотой байдаг болохоор биднэрт амар гой төгс механизм байгаа тэргээд бид нар ашиглахгүй байгаа. Тэгээд тэр нь чинь яхахгүй гой машин тосын хийхгүй, зөв амраахгүй дандаа ажиллаулаад байвал хэцүүдтэй адилхан багтмаа. Еобарс гой таатай сэдв байна хаа. Мика маш их баярлалаа. Gamma Founder School за мэдээлэл хүргээд. За тэгээд Gamma-гийнх маань надад сануулж байна. Гэхдээ Work Central-ийнх маань сануулж байгаа. Тэр нь юу вэ гэхээр би маргааш Монгол руу явж байгаа. Тэгээ Монголд би 8 хүртэл байна. Монголд явж байгаа шалтгаан хэд хэдэн ажил амжуулна. Тэрний нэг ажил нь бид нар Global-ийнхантайгаа удирдлагын түвшинд бид нар анх удаага жил болгон зохион байгуулдаг. Тийм удирдлагын конференсийг зохион байгуулж эхэлж байгаа. Тэрнийхээ хийгч байгаа. Тэгээ тэрнийхээ хүрээнд би Монголд байхдаа 3-ны оройн би Founder School гэдэг бид нэр Work Central дээр нэг тийм шинэ бас програмыг хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээ би өөрөө очсон дээрээ Founder School дээр бизнес модель ирээдүй юу гэдэг талаар 3 цагийн сургалт хийх гэж байгаа. Тэгээ тэрэн дээр нь бид нэр 15 хүнээс сургалт хийж байгаа. Төлбөртэй. Тэгээд хэрвээ сонирхож байгаа бол тэр талаар мэдээлэл аваарай. Мэдээлэл нь Work Central дээр байж болно. Эсвэл Gamma page дээр орох юм бол байгаа. Тэгээ Founder School-ийг хийж байгаа шүү. Тэгээ энэ сурал байдлаар зөвхөн би ч заахгүй олон хүмүүс бид нар яа. Ерөнхийдөө шалтгаан нь болохоор бид нар айгүйх олон шинэ мэдээллүүд бизнесийн орчин айгүйх өөрчлөгдөж байна. Тэгвэл энэтэй холбоотой илүү инновац entrepreneurship-ийн үзэсгэлэнээс бид нар мэдээлэл хүмүүстэй хуваалцчихъя. Илүү удирдлагын төвшин зориулсан юм байх болно. Хүмүүс зориулсан мэдээллүүд байх болно. Тэгээд би баахан жилчин дээрээс нь надтай хэлээ чөлөөтэй ярилцсан. 3 цаг тэгээд бас нэг жоохон workshop стилээр ажиллах гэж үзнэ. Ийм байгаа шүү. За, мэдээлэл хүргэсэн. Ууган жаргал хиний юу гэдэг ном гэсэн бэ? Ray Dalio Principles энэ одоо уншиж байгаа нь. Төгсөө төмөр баярлаа. Дандаа гоё сэдвээр ярьдаг шүү. За тэгээд ингээ хэрэгтэй юм ярьсан байх гэж найдаж байна. Танд нэг ч ихсэн зүйлийг бодуулсан, сонсуулсан, харуулсан байх гэж найдаж байна. Надтай нэг цаг өнгөрөө, нэг цаг ингээ цуг суугаад ярилцаад асуулт суугаад сонсонд баярлалаа. Бүгдээрээ ирч хүчтэй, амжилттай 7 хоног дуусгараа. Тэгээд сайхан амарцгаарай, сайхан унтаарай. Өнөөдөр унтаж амарч байгаагүй бол өнөөдөр 8:30 минут гэж үзээрэй. Маргааш ямар гоё ичтэй, ямар гоё мундаг болтойгоо бүгдээрээ анзаарна. Бичсэн одоо ингэж аяг тамна. Гол нислэг ирэх байгаа. Тэгээд хэрвээ энэ лайв таалагдж байгаа бол Gamma дагаараа Gamma-гийн янз бүрийн лайвуудыг шеэрлээрэй. Надаас гадна эрүүл мэндэд хоёр гоё лайв хийж байгаа. Бид нэр Gamma page дээр байна. За баяртай сайн амарцгаарай. Control.